Энтэй эсла бурхтын айцдуудаг энэ улсад чөтгөрийн хаан сатаны талаар мэдэхгүй хүн гэж үгүй ээ. Таван тэгээ бүхэл нь эзэлж чөтгөрөөдийн диваажин бүтээх хүн төрлөختний дайсан хорон муугийн эхлэл чөтгөрөөдийн удирдагч үнэлэхүү хүчний бэлэг тэмдэг гэгдэх тамийн удирдагч сатан. Түүнд үнчээр зүтгэх дөрвөн төшмөл Адрамелек, Люцифер, Алшил, Малакота. Энтэй эслагийн дөрвөн төврөө дайрч чөтгөрөөдийн диваажин бүтээх ажиллагаагаа эхлүүлнэ. Гэтэл тэнд ариун сэлэмт баатар гарч ирдэг. Цэргүүдэд дагуулсан Люцифер, Малакота, Адрамеликийг дарж төв дэвтэх чөтгөрийн хааны цайз руу давтлаа. Тэнд Алшил Баатрын баруун зүүн гартай тулдаж, харин чөтгөрийн хаан Баатартай тулдана. Гэтэл Баатар чөтгөрийн хааныг ялдгийн даван дээр сатан тэнгэр таалга нээж буцаж ирэхээ амлан Энтэй эслаг орхин адлаа. Энтэй эслаг орхисон сатан Алшилтай хамт хүний ертөнцөд иржээ. Царай төрхөнд хүртэл хүн шиг болсон. Хаана ирснээ мэдэхгүй юу болсноо ч мэдэхгүй сандраад ижил цагдаа нар ирдэг. Яж ахны хүний илийг мэддэггүй. Бас хүний ертөнцөд ирсэн манай хоёрын шидийн хүчин ч осчиж. Хотын төвд гадаадаар ирдэг хоёр хүн ийм сонио уцтай. Гаж үйлдэл хийгээд хар гайхна өстэй. Цагдаа нар манай хоёртой хэл ойлголцохгүй болохоор цагдаагийн элч рүү дагуулж явахаар боллоо. Манай хоёрт гоё кацтон гаргаж өгөөд юу болсон асуудаг. Гэхдээ ойлголцохгүй болохоор сатан хүчээ ашиглаж дэлхийн талаар мэдээлэл авна. Тэгээд Алшил дээр иртлөө сайхан гар тавхалцсан хоолыг нэдэд сууж иваа. За амиртай Алшилд олсон мэдээлэлээ хэлдэг. Энэ бол дэлхий. Түүнд орших Япон гэдэг улсын Токио хотод манай хоёр ирсэн. Энэ газрын цагдаагийн хэлтэс. Цагдаа гэдэг бол нийгмийн аюулгүй байдлыг хамгаалдаг хүмүүс гээл. Энэ ширээн дээр байгаа хоол нь кацдүн. Харин хүний ертөнцид чөтгөрийн хаан ичэд гэдэг зүйл бол төсөөллөөс цаашгүй. Тиймээс шидийн хүчин багасчиж. Гэхдээ сатаны шид бол шууд дуусчихгүй байна. Жохон ашлаад байвал гайгүй. Даанч нэмэгдүүлэх боломжгүй болохоор харьж чадахгүй. Яг ичэд гэдэг нь хүний ертөнцид хэдийхий хоосон зүйл ч гэсэн олж авах боломж байж магадгүй. Энэ сатан Алшил хоёр шидийн хүчээ олж авах аргаж Энтэй эслаа руу буцтлаа. Хүний ертөнцид тэдний дүрмээр амьдрахаар боллоо. Хүний ертөнцид амьдрахын тулд юуны өмнө дүүрэг дээр очиж намтар гэрийн хаягтай болно. Дараа нь данстай уулж тэгээд төрөөс юм байр олно. Сатан хүмүүсийг удирдах жоохон Япон хэлтэй болсон юм байна. Тэрийг Алшил сонсож бишрээл. Ямартай ч амьдрах байртай боллоо. Тэгтэл сатан юу ч идэхгүй байж байгаа тухайн алдаад унчваа. Чөтгөрөд хоол идэх шаардлагагүй байна л да. Даанч хүн болсон болохоор өсөж байгаагаа ч мэдсэнгүү. Ингээд хоол идэх хэвээр, барьны зардлаа олох хэвээр, ер нь л мөнгө хэрэгтэйгээд цагийн ажил хийхээр Макдоналдд ажиллахаар болдог. За ямар чөтгөрийн хаан сатан гэд явалтай ниш. Нэрээ хүртэл чөөгийг сатан болгожээ. Гэхдээ сатан гэл явчих. Цалингаа яваад хөрөх жугаалгын машин гэд хэрэгтэй бүх юм авчиж даанч хоолгүй. Дараа сар хүртэл ганцхан сүү өгөрцөөр амьдрахаар болж дээ. Уг нь сатанд ажлын газраас нь хоол өгдөм байл та. Гэхдээ өдөр бүр бүүргэр шарсан хүмүүс идэв байвал нэг өдрөө чадрах билүү дээ. Тэгээд ажил руугаа явж замдаа нэг улаан өстэй охинтой таардаг. Бороо орж исэн болохоор нөгөөх нь шүхэргүү. Сатан шүхрээ өгчөөд ажилдаа орлоо. Сатан ажилдаа хичээнгүү бараг хинээс ч илүү сэтгэлээсээ ажилдаг. Цалингаа нэмүүлж хурдан хүчээ олж аваад буцаад явахын тулд энэ бол түүний ажлын хамтрагч чихо. Сатаныг ажилласаа хийдэг гэж шүтээстэй. Харин Алшил шидийн хүчээ олж авах талаар судална. Уг нь сатаны төлөвлөгөө нь эхлээд Энтэй эслаг эзлээд дараа нь хүний ертөнцийг эзлэнэ гэж хэлсэн байна. Даанч тэр эзлэх ертөнцийн ажилч нь болсон. Цалин нэмэгдлээгээд баярлаад явж гисгэжтэй. Бас ойр дэх газар хөдөлт болоод байгаа л тай. Манай хоёр цалингаа нэмүүлэхээр энэ салбараа нэгдүгээр байранд оролцох гээд хамгаараа ажиллаж байна. Оройн сатан ажиллаа тараад явж идэл. Өнөө улаан өстэй охинтой тарваа. Тэгсэн охин сатаныг өдөржингөө сталкер чийсэн бас таардаг. Сталкер юм уу гэсэн Баатар Эмилиа байт юм да. Өнөө хаалгаар гүйцээд ороод ирж. Эмилиагийн шидэн нас багсаад ариун сэлмээ гаргаж чадахгүй байгаа юм байна. Чадахгүй байгаа ч гэж сэлмээ гаргаад сатан руу дайрлаач босох шийдгүй болчихно. Гэхдээ заавал ариун сэлмээ дайрахад бүгэд хотоо бариад сатан руу дайрваа. Даанч цагдаад баригчин. Эмилиа энэ удаа сатаныг орхиж хаан эмдэртгийг чи мэдэн шүү гэж сүрдүүлчихэд тарваа. Эмилиас хүний ертөнцид амьд үлдэхийн тулд ажил хийж, найстай чулаад авч, ажлаа тараад гэр ахуйн хэрэгсэл, хямдарсан хоол хүнс авч, гэртээ хараад ТV үзэн хоол идэнэ. Сатаныг дарахаар ирсэн Эмилиа бүр дасан цогтоод амьдарч байгаа тагийн дуур нь хөрч сатаныг гэрт нь ирлээ. Даанч Алшил хаалгаа бүр төвччин. Сандраад ижидэл Эмилиа цаана оруулж чатдээ гэд үйлчдэн ямартай ч гэртээ орлоо. Сатан хүний ертөнцийг эзлэнгэсэндээ тэр төлөвлөгөөгөө Эмилиа тэлдэг. Сатан одоо цагийн ажилтнч энэ газар нь үндсэн ажилтан болох боломжтой. Сатан үндсэн ажилтан болоод эрх мэдэл, алт мөнгө их хурааж, олон хүмүүсийг доороо оруулах чадaltaй болчоод Энтэй эслаараа буцна гэвэ. Яриагийн сонсоод Эмилиа бүр санаа алдчихна. Бараг ирсэндээ харамсаад явахдаа чөөгийн сатан дахтай яхахтээ шал алей нэртэй гिचээд яваад өглөө. Энэ өдрөөс хойш Эмилиа өдөр бүр сатаныг нууцаар мөрдөнө. Хүний ертөнцид ирээд ийм алей болсноос биш сатан болж чөтгөрийн хаан. Зүгээр сууна гэж яахгүй гэж бодоод явсан газар болгоно дагаж явнаа. Даанч манай хоёр хямдхан ногоо хөдөлдөх, халуун усанд орох, өгөрцийн дээр зөгийн бал тусааж идээд нэрээ ингэж идвэл мелон шиг амтддаг гэсэн шүү. Тэгээд тэр чөтгөрийн хаан шиг авиралдгүү. Эмилиа аргаа орж ажил дээр нэртэл сатан. Таны захиалга бэлэн үү? Гадаа ярилцсан байна. Авч явах юм байна те? Ажлаа тараад нөгөө гэрэл нөхөн дээр хүрдэр. Та багцаар ах уу, дангаар ах уу? Ганцаараа ир.
Дангаар авах юм те. За баярлаа гэд уулзахаар боллоо. Энэ чихөө харчаад сатаныг харднаа. Цаа чин сатан сайн байл та. За ямартай ажлаа дараад Эмилиатай уулзахаар ирдэг. Гэтэл Эмилиа чи энэ дүүрд амьдрыг гэж бодохгүй нөө? Чамаа хараад ахт муу зүйл огт хийхэргүй. Ингийн амьдралаар амьдарч байна. Өчигдрийн ярьсан тэнийг яриаг чинь хотлаа гэж утсан ч үний юм шиг байна. Энэ чигээрээ хүний ертөнцид амьдралаа өнгөрөнө гэвэл чамааг алахгүй байж болно гэвэ. Гэхдээ сатан хизээж божихгүй. Заавал энэ Теслаг эзлэнэ гэдгээ хэлдэг. Гэтэл энэ үед манай хоёр лөхийн нэгэн бодно. Тэгсэн суман шид үдийн манай хоёрын мэдэх энэ Теслагаас ирсэн нөгөө ертөнцийн хүн бололтой. Ийм зогтож яваа тэр чигээрээ гэрлүгэ хардаг. Гэтэл Эмилиа дагаад хүрээд ирдیں۔ Зогтож явахдаа тэр өвчөө алга болгоод нэг өдөр хонолооч гэж хойно. Сатан зөвшөөрч хөнжил гаргаж бүр 1000 хүртэл өгөө. Гэтэл тэр орой сатаны утсанд хэн мэддэхгүй дугаараас дахиад газар хөдлөн болгоомжил гэсэн мессеж. Бас чихоогоос дахиад газар хөдлөн гэсэн. Одоо яах вэ гэсэн мессеж иржээ. Маргааш нь чихоо газар хөдлөлтийн талаар бас өөртөө тохиолдсон зүйлийн талаар сатантай ярилцахыг хүсч уулзахаар алдаг. Далмаар нас болцчиход байгаамаа. Энэ оронд Эмилигийн ажлын утас руу нэг чөтгөр залгаж сатан Эмили хоёрыг хоёуланг ностгоно гэж хэлдэг. Тэгтлээс цагдаагаас залгаваа. Сатан буудалсан дугуйгаа үлдээсэн чинь тэрүүгээр нь сатаныг олоод хилцдээр аваад ирж ашаа сатан хоёр таньдаг хөнгөн болохоор Эмилиг дуудалжээ. Хөөхий дайсан болох сатаныг цагдаагийн хилцээс авч гарна. Гэрт нь хонон хүний ертөнцид ирснээс хойш гутамжтай өдрүүдийг л өнгөрүүлж байна. За тэгээ нэгэн дуулсан юм чинь нөгөө дуудлын талаар ч хэлнэ. Тэгээд би л чамайг устгана. Тэрнээс өмнө үхээд үзээрэй гэчээд явчваа. Чихоо сатантай олцногээд хамаг хөөрхөн дээрээ тавьж жоохон бариу палаж өмсөд гарч өглөө. Ашийлч болзоо гэж одоо сатанд хувцас авч өгнө. Ингээд чихоотой уулзаж хамт кафе орохоор болдог. Тэгээ сатанд юу болсноо ярьлаа. Чихоо энэ ажилд орсноос хойш чихэн шуугж нэг өдөр чихоогийн толгойд нөгөө ертөнцөөс том зүйл болно гэх хоолой сонсогдчихээ. Чихоо энэ газар хөдлөлт гэж ойлгосон юм байна. Ойр дэх газар хөдлөлт болоод байсан нөгөө ертөнцөөс холбоо ярих гээд энерги дамжуулаад байсаас олж энийг холоос алшил харж байна. Гэтэл Эмили ярьж сатаны чихоотой болцоонд явсан нь мэдчин. Тэгээд чихоо тохиолдсон зүйлийн нөгөө ертөнцтэй холбоотой байж магадгүйгээд шууд яваад орчвоо. Тэгээд чихоог яг сэтгэлээ илчилж яхад нь болж үз. Наа чи нэр ойлгохтой юм биш. Та өөрөө хийм би. Экс юм хайшин. Одоо алт сэтгэлээ таччихгүй. Натаа хардаад байгаа эргүү. Арайчтэй гэд бүр хэрэлдээ дундын. Гэтэл нилээ хүчтэй газар хөдлөлт болвоо. Эргэн тойрон тэр чигтээ норж та сарахуу газар чихоос ирдэг. Эмили чихоог 50 байхыг бас сатантай ер тийм харилцаатай биш гэдгээ хэлж ариун хүчээрээ чихоог унталж орхилоо. Тэгтэл цаанаас нь сатан чөтгөр төрхөндөө орцсон гарч ирдэг. Эмили сатаны хүчийг буцаад ирснээр далимдуулан ариун сэлмээ гаргаж сатаныг алахыг оролдоно. Тэгтэл чөтгөрийн хаа сатан энэ дах бүх хүмүүсийг нэг нэгээр наварч эхэллээ. Сатаны энэ үйлдэл Эмилиагийн сэтгэлийг өмүүлж орхидог. Эмилиа баг насаа автайгаа өнгөрөөжээ. Гэтэл нэг өдөр тэдэн дээр номлогчид ирдэг. Эмилиа одохдоо номлогчид чөтгөрийн хаанаас өөртөөг нь аврна гэж бодож харин тэдний ирсэн шалтгаан нь Эмилиаг авч явах байсан юм байна. Эмилиа бол хүнс их усан тэнгэр хоёрын дунд бий болсон цорын ганц чөтгөрийн хааныг дарч чадах хүчтэй хүн. Эмилиаг авснаас хойш хэд хоногийн дараа түүний тусган Люциферийн ахалсан чөтгөрүүдийн дайралтаас олж сүрдэг. Эмилиагийн хувьд сатан бол аавыг нь хөнөөсөн нэг нь. Тиймээс сатаныг хизээч уушлахгүй эз. Маргааш нь Эмилиа өнөө сатаны өгсөн 1000-ыг буцааж өгөхөөр ирж арай алшил хааныг аюултай нөхцөлд хамгаалж чадаагүй дээ. Бас сатан өөрийг нь шийтгээгүйд өөрийгөө шийтгэж шүнжин хаалга самбардаж хонжээ. Ямар ч тач Эмилиа харих гэтэл шатнаас унаад буцаад ороод ирвэ. Олигтой эмчлэх бэлтгэл авахгүй болохоор алшил юм сайн явна. Энэ хойгоор Эмилиа сатанд уралж байна. Чи чөтгөрийн хаан байж ягаад хүмүүс сайхан хандаад байгаа? Эмилиагийн мэдих харгас зэрлэг дайн дажин өмөөс самууныг авчиртай чөтгөрийн хаан хаачив. Сатан үүнийг сонсоод уушлалгүй хөхөд Эмилиа бүр тесэрнэ. Гэтэл чихөө ашилтай ороод ирдیں۔ Эмилиаг жинхнээс экс нь салж чадахгүй зууралдаад байгаа мэн гэд ойлгочихно. Тэгээд уйлаад гараад өгөө. Харин уйлаад гарсан чи ходоо нэг нөхөр тардаг. Энэ бол чөтгөрийн хааны дөрөв төчмөлийн нэг Люцифер байсан юм. Сатаны хүчгүй болсныг мэдээ чөтгөрийн хааныг дарж өөрөө чөтгөрийн хаан болохыг хүсжээ. Энэ нөхөр чинь уг нь Эмилиад ялгцсан байж яаж юм бэ үлдчихв. Гэтэл Эмилиа цэцгдэг номлогч Эмилигаа сургаж Люцифертэй нэгдсэн байна. Тэгээд энэний ачаар өгсөн болж үжилсэн байл та. Энэ бүгдийн сатан айл хэдийн мэдчихэж. Гэтэл Люцифер шууд л ашаалыг будаад унгачдаг. Манай гурав шууд л зогтлаа. Ер нь Люцифер хүний ертөнцид яаж юм их шидэн хүчтэй байгаа юм бол чөтгөрөөд хүмүүсийн айдас гуниг сөрөг энергийг сорч хүчрэгддэг. Ойрын өдрөд долоодоогоо сургуулийн дээрлэхэлд нэгнийгээ цахим орчноор доромжлох, гутаасан агуулга нийтлэх, хурам чаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг бичлэгийг зөвшөөрлөхөд тарах, бүлгээр гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрийн хэрэгүүд илэрч, үүний улмаас хүүхдийн сэтгэлзүйд гүнзгий нөлөөлж сэтгэл түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сургалтын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай талгарч байгаа юм. Тиймээс Люциферийг бүр хүчтэй олохоос сэргийлж цагдаагийн ерөнхий газар Монголиа болон нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын зөвлөлтөд хамтран 365 эвдрээгүй ирээдүг бүтээн аяныг 2026 оны 4 сарын 13-ны өдрөөс улсын хэмжээнд эхлүүлж байгаа юм биш үү? Бүгдээрээ нэг ойлгодог, нэгэндээ хайртай, ив нартай байгаарэ. Хэрвээ хэн нэгэн чамайг эсвэл чиний мэдэх өөр хэн нэгнийг дээрлэх чивэл нууц хаалгүй эцэг ихтэй эсвэл том хүнд заавал хэлээрэй. 365 эвдрээгүй ирээдүг бүтээн. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.
Сатаны чөтгөр дөрөө олсон ч эргэн тойрны хүмүүсийн айдас нь сатаны шидийн хүчийг сэргээсэн болохоор тэр уг нь чөтгөрийн хаан хэмжээнд хүмүүсийн айдасаар хооллоод хүний ертөнцийг эзлэх тэр байтугай энтэй эслээд буцаж чадах их хүчтэй болж болно. Гэтэл сатанд энэ ертөнц таалагдаж хүн болсноор олон зүйлийг ойлгосон гэдэг. Гэтэл Люцифер Чихо гаргаад ирвэ. Чихогийн гунигаар хоолж хүчтэй шидээр дайрна. Сатан алшаалыг үрээ зүгтжиж ижил нөгөө номлогч нөхөр сатан руу боддог. Хоёр талаасаа бүслэгдэж зүгтах аргагүй болсон сатан Эмилийг дагуулсан багхан шидээрээ шилждэг хүчээ ашиглалаа. Арайг зүгтэл араас нь гүйцэж ирээд сатаны цэжийг нэвт будаж эргэн тойрны тэр чигтэн бөмбөгдөж орхилоо. Гэтэл барилга замууд нь агаар дээр хурж идэв. Люциферийн дайралтаас үсэх хүмүүсийн айцаар холж сатан шидийн хүчээ олжээ. Дан чангалтай биш болтой арай гэж л дээлж байна. Энэ хооронд Эмилия Чихог айлгүй тархитэж ариун сэлмээ гаргаж ирлээ. Сатан ч бас хүмүүстгээ болохооргүй дүүргийг бүхэлдэн бүрхэх шидийн тариг бүтээдэг. Энэ дотор нь дураараа толдож болно. Люцифер шидийн сумаар будтал мэ. Энэ Люцифер Эмилия хоёрын тулаан эхэллээ. Эмилия шидийн хүчээ нөхч чадахгүй болохоор дэлбэрэлтэнд нь өртчихнэ. Гэтэл алшилч нь бас хүчээ нөхцөн Эмилияг аварч Люцифер номлогч хоёртой тулдваа. Чихо бүр кино үзэж байгаа юм шиг лэн. Номлогч сүултээ хэлэгдэж Эмилия чи чинь эрүүл ухаантай нөө? Баатар ээж чөтгөртэй хамтран гинэ гэж авдیں۔ Өөрөө эхлээд орчаад. Сатан ч өнөө хүндийн маявтайхан тавиад амжижээ. Тэгчээд бас ажлаас хоцорлоо гэдэг юм аа. Тэгээд Люциферийг шийдэхээр хараа ураа гарган сүп гээл хүрээд ирлээ. Нөгөө томроод исэн Люцифер яахгүй. Чөтгөрийн хааны сүр хүчний өмнө та хөшиж ирэхлөө. Сатан шийтгэн гэж бараг километр шахан мурц шидийн тойрог гаргаад мэ. Ингээд Люциферийг болгож яваад Чихо өннийг мэдэж Эмилияч төрөвчө буцаагаад авчээ. Люцифер олсон юм байна. Тэгсэн Эмилия сатанд чи ийм хүчтэй олцоод энэ Теслаараа буцахгүй мүү? Энэ сар цагийн ажлаа шахаад оруулсан болохоор амжихгүй гэж авсан. Тэгээд сатан үлдсэн хүчээ ашиглан сүрсэн дүүргийг тэр чигтэн янзалж орхидог. Энэ үед Эмилиягийн баруун зүүн гар нэрсэн чөтгөрийн хааны зайд дэржээ. Цайдч гэжтэй 201 тоо өрнөлдөө. Ямар ч тач Люциферийг багтаа авчээ. Нөгөөх нь бүр онлайн шопцоо сайхангаар компьютерын нэлээ сайн мэддэг бололтой хаагдаж хүртэл чаддаг гин. Тэгээд бүр шидээ нөхч чадах газар хүртэл алжээ. Өнөөх нь сүнстэй эсвэл амиа орлдог их газруудын нэг. Люцифер нэг сургуульд идэг онгодог гөрөөр очиход зөвлөлөө. Сатан сургууль дээр нэртэл Чихогийн сургууль идэг. Тэгээд Чихогоо сургуулийнхаа тухай 7 аимшигын яриаг сонсно. Эхнийх нь шатаар дээш өсөхдөө уруудахтаа 2 нүүр хойд хэсгийн шат. Хоёр дахь нь битүү цуснд бодогдсон Кинжирогийн хөшөө. Хинчи. Гуравт нь шөнийн 3 цагт давхраатай олдог хөшөө. Дөрөвт нь хараал гэсэн үгэл дулаанаар бодогддог номын сангийн толгичиг. Тавт нь заримдаа нэг шүдэн дуугардаггүй төгөлтөр хуур. Зургаат нь онгоодөггүй өрөө. Долоотхын хинч мэддэггүй гин хэрвээ бүгдийг мэдчихвэл өхлийн ертөнцөөс дуудлагарч сүнсийн авч явдаг гэжээ. Тэгтэл онгоодөггүй өрөөнд урд өмнө нөгөө ертөнцийн хаалга нэгжсэн бол таардаг. Нэг хаалга нэгдсэн газрын соронзон орон докторгүй болж дахин хаалга нэгдэхэд амархан болдог гин. Ингээд сатан ашаал Чихогоор арай онгоодөггүй өрөөрөө ухаарлаа. Гэтэл Эмилия ирж дөрүлээ алдаг. Өрөөний өмнө эртэл төгжээтэй ахстай өрөө чин таг онгорхой. Бүрхийн нэг амьдарч исэн гэмээр бол мөр яваа. Тэгтэл Люцифер залгаж нөгөө сургуулийн онгоодгүй өрөөнд очсон уу? Нэг тоглоомны төхөөрөмж байна уу? Байна. Яг наач нугацсан биш гэж авдیں۔ Энэ нөхөр чинь нөгөө номлогчтой энд хаалга нээж дэлхийд ирсэн юм байна. Тэгээд хэсэг энд амьдарч агаад тоглоомынхаа төхөөрөмжийг хөлдөөч. Манай дөрөв зүгээр л Люциферийн тоглоомынхын төлөөлөнд ирсэн болж таарлаа. Маргааш нь манай гурав амьдардаг байшин нэг охин нүүж ирсэн бололтой. Сүзөнө гэдэм байна. Хөршөт нь нүүж ирсэн гэд хайрцаг гомоо өгдөг. За тэгсэн нөгөө ертөнцөөс Эмилиягийн баруун гар нь шидийн хүч нөхдөг бэлмэл хийгээд явуулжээ. Тэгээд Эмилия сатан ашаал Люцифер гурыг ажиллахаар эртэл сүзөнө байгааг харчин. Өрөөнийх нь гаднаас нууцаар тагналж ягаад яг бэрэгдэж чинь. Эмилия сандарч чат руу гүйж ягаад талтраад унчваа. Гэхдээ сатан барьж авдагч. Мэ. Юутай сүзөнө хөршнө гэдэг мэддэг. Тэгээд Эмилия сүзөнөг сатан сайн бахтаа гэж бодоод яагаад сатантай юм дотн вэ? Арай сатаныг өнлөд байгаа юм шүү дээ. Гэсэн сүзөнө дагуулж гарснаа. Яаж мэдчихв? Сонсогчул яах юм гин. Тэгээд Эмилияг явсны дараа сатанд өдрийн хоол өгч явууллаа. За тэгтэл сүзөнөгийн тухай сонсон Чихо хардаж өгнөстэй. Чихо сэтгэл зүгээ бэлдэж хоолыг хартал зүрх зурцсан байваа. Энэ үед Эмилия дэлгүүрээс гарахтаа нөгөө ертөнцийн хүнтэй таардаг. Эмилия руу шидийн хүчээр дарч манай өний сэлмийн хүчийг хүчгүй болгочвоо. Балардгийн даваан дээр дэлгүүрийн хөдөлтөгч ирээд мэ. Ямар ч тач аврагдсан ч Эмилия ойр өмнө ариун сэлмийн хүчийг үгүй байдаг шид харж байгаагүй лээ. За нөгөө Чихо ч хардаад исэн да. Тэгснээ бүр сэтгэлээ илчнэ гэж шийдээд сатаны гэрт хүрээд ирлээ. Тэгтэл сүзөнө хаалга онгойлгон шүү дээ. Чихо бүр шок. Гэхдээ халуун зунд наршаад өвдсөн ашаалыг асрах гэж ирснийг ойлгоод тайвширдаг. Сүзөнө бас ажил хайж байгаа юм байна. Өдөр тутмын амьдралаа залгуулж ивэл баг цалинтай байсан ч хамаагүй гин. Тэгсэн сатан. Тэгвэл манай ажил руу орооч гэдیں۔ Чихо сонсоод сэтгэлээр унчина. Сүзөнө боловсож үзээгээд юуны өмнө Эмилиятай хамт чөлөө хувцас ахааруулж сатан Чихо хүргэж өгөхөөр алдаг. Чихоос хөөхөн өдийн хоол хийж өгье гин. Тэгээд бүр сатан сайн сэтгэлээ илчлээд хайчлаа.
Гэхдээ сатанаас хариу нэгсэнгүү. Чихоо сайн болсон нь чихоогийн л дур. Сайн байха болох нь чихоогийн сонголт. Гэж ярьж идэл Сүзүнөө орчиж чихоо ичээд тэр чигтээ хурд хийгээд явчлаа. Сүзүнөө төрөвчөө эргэцсэн байсан мэн. За тэгээд галт тэргэн суух болсон. Сүзүнөө нэг ч удаа сууж байгаагүй гин. Яаж энэ хол ирсэн гэсэн хаалгаар гэж авдیں۔ Сүзүнөө ч энтэй Эслагаас ирсэн нөхөр ээжээ. Эмилиаг өөрөөс нь сатаныг онлоод байна уу гэж асуухт нь Эмилиа түүнийг энтэй Эслагаас ирсэн гэдгийг мэдчих гэж бодоод асуусан гэж Сүзүнөө бодсон мэлээ. Тэгээ явтын Эмилиа ч Сүзүнөөг сатанд сайн гэж бодоод битгий ойрт азгүйтэл дагуулн энтэйгээ зөвлөсөн байл та. Тэгээд ариун сэлэнт Баатар Эмилиагаас ийм юм сонсчоор бас сатаныг дарахтаа яарч болохгүй мэн гэж бодохгүй юу? Энэ Сүзүнөө ч нөгөө ертөнцөөс Баатар чөтгөрийн хаан хоёр хамтарсан гэдэг мэдээлэл сонсоод дэлхийд ирсэн сүмийн зөвлөхийн ахлах мөрдөгч юм байна. Тэгээд Эмилиагаас чөтгөрийн хаантай хамтраагүй гэх үнийг мэдэж сатаныг дараад энтэслаа руу буцах санал тавьдаг. Тэгтэл Эмилиа саяхан сүмийн номлогч намайг алхаар ирсэн. Тиймээс сүмийнхэн шууд итгэж чадахгүй. Бас сатаныг дархан ганцхан Баатар бий. Хэрвээ сүмийнхэн сатаны эсрэг далдуур янз бүрийн юм хийгээд байвал горын өөрсдөө л амсна. Чөтгөрийн хааныг басах хэрэггүй гин. Сатаны ажилтдаг газрын эсрэг талд шинэ хоолны газар нэгдэжээ. Тэрнээс болоод бараг үйлчлүүлэгч ирэхээ олчиж тэгтэл нэг цэнхэр үстэй шалиг гар орж ирснээр сатаныг магтаж өгч гин. Нөгөө шинэ хоолны газрын салбарын ахлах юм байл та. Өө яана, өстой завгүй уулзах гээд удчихлаа. Танах нэг ч үйлчлүүлэгч хүмүү гэж өдөөл. Бодол сатаныг ажилланаар авах гэж л ирсэн бололтой. Бас чихоор өнүүд унгаастай. Дэлгүүрийн дарамтлаад гарсан цэнхрээтэй өрсөлдөхөөр сатан ашаалыг зарж нөгөө газрын хоолны ничээд эргэж явуулдаг. Дайснаа дэлхийн тулд эхлээд дайснаа мэдэх ёстой. Тэгэд бүх сул талын мичээд эргэж захлаа. Ажил хоолны ничээд л хажууд нь Эмилиа найзтайгаа Сүзүнөөгөөрөө сууж гин. Найз нь амхандаа Эмилиаг сатантай нийлүүлчих гээл. Тэгсэн Эмилиа уралсандаа "Юу, тэр балаа гартын үгүйс нийлдээн" гэд муулж өгч гин. Энийг сонсоод Ашил тэсцэнгөө хүрээд ирлээ. Тэгтэл шал танихгүй уурлаад хүрээд ирэхээр найз нь гайхах нүстэй. Ашил сатаныг өмөрч Эмилиагийн найзад юу болсон гэрч өгдөг. За чөтгөрийн хаан айрам яриад элтэнэш чөтгөрийн хааны газрын компани захирал Баатар Эмилиаг өрсөлдөгч компани ажилтан гэж ярьдаг. За тэгээд яриаг нь сонсъё. Сатан Ашил хоёр компани ажиллаулдаг байж газар хариуцах, ажиллах хүчин зуучлах, барилгад ажиллах гээл. Компанийн нэр нь Чоги Сатан. Тэгтэл өрсөлдөгч компани чадварлаг ажилтан Эмилиа гарч ирснээс олж газараа багаар алдчихжээ. Сатаны ажилчид бүгд залуухан туршлагагүйгээс олж ялагдаж үйл ажиллагаа явуулж исэн газараасаа хүртэл хөгдөж компани дампуурсан юм байна. Гэхдээ сатан бууж өгүүлэхүү дахин тэгээс нэхэлж компаниа босгох гэж хичээ зүтгэж яваа гин. Тэгтэл Эмилиагийн найз нь Ашилыг дэмжиж бүр дурлаанаас. За амиртайч хоолны мэдээлэл авсан болохоор сатан мэдгэлээ. Хоолны чанар нь ялгаагүй нэ хүмүүс татаад байгаа нууцсан цэнхрээтэйгээ ололтой. Энийг мэдсэн сатан хариу арга хэмжээ авч дэлгүүртээ том мод авчруулад янзын гой чимгэл гарлаа. Энэ бол хүслийн мод. Хүслээ бичээд өлгсөн үйлчлүүлэгчид нь жижиг ундаа өнгөө гэсэн ивент гаргаж хүмүүс 60-аас цуурч ирээд ямартаач ажлаа аварч чаддаг. Сатаныг шилдэг ажилчингээд ахлагч нь шинэ салбар руу нэг өдөр туслахаар явуулдаг. Тэр нь усан паркын салбар. Бас шинэ аимшигын байшин нэгдэж очих хүмүүс ч олширна гин. Аимшигын байшинд хүмүүс олноороо очивол айдас ихээр бий болно. Тэгвэл шидийн хүчээс нөхөх боломжтой. Энийг Сүзүнөө сонсоод Эмилиад хэлж гин. Гэтэл Эмилиа сатаныг өөр салбарт туслахаар явсан мэджиж сая чихээ уцаар яриад хэлсэн байна л да. Тэгвэл бас Эмилиаг хамт усан парк руу явъя гэж урьсан байна. Тэгээ Сүзүнөөтэй ярьж сатаныг тагнуулдангаа манай гурав усан парк явахаар боллоо. Хаал идэж өнөөх аимшигын байшингийн талаар ярьсаар гурлаа орохоор болдог. Дотор нь ортол үнэхээр л бод тийм шиг байна. Чихээ ард нь явчил цонхон дээр нэг царай унжаад хайсандаа гүгээд явчлаа. Нөгөө ирч нараас нь хайж яваад болтол нэг охин нуруугаа харуулад цуцсан. Ээж хаана вэ гэд давтаж хэлээд идэв. Тэгээд эргэж харснаа. Ээжийг олчлоо гэсэн дээр нь хөөрхий хайсандаа гадаа уйлаад суучлаа. Тэгээд гөрөлийн хүрээлээ орохоор болтол Эмилиа чи хоёр нэг л язгүй байгаад байна. Жоохон дургүй болтой. Гүрлээ үзчээд усан цэлжидэл матернод оргоод явчиж бүгд усан сангаас зүгтж тэгсэн сатан эсрэг зүрөө нь юу ч болоогүй юм шиг алхаж байна. Хүмүүсийн айцар холж эргэн тойрон нөгөө бүрхүүлээрээ бүрхэж хараа ураа гарган матернуудыг өдөртөж хүмүүсийг аварлаа. Чөтгөрийн хаан хүмүүсийг аварсанд Сүзүнөө хараад шок. Ямар ч тач манай гурийн өдөр ийм өнгөрч харж явахдаа Сүзүнөөгийн нүдэнд сахиусан тэнгэр үзэгддэг. Энэ нөгөө цэнхрээ чим шүстий. За нөгөө Ашил чинь хайрцагтай гомингийнх нь хугацаа дуслаа гэд баахан чихэж идээд гидсээ өвтгчиж бараг бүтэн өдөр чинь нойлоос гараагүй гэж байгаа. Чөтгөрийн хааныг хамгаалах гэж ирсэн хүн чинь байхгүй. Наршаад гүйлгээд нэмэр алга. Сүзүнөө өмнө нь Эмилийг алах гэж оролддог урагч номлогчоос тушаал авч буруу номтнуудыг алдаг байж. Гэтэл нэг гар ирсэн Сүзүнөөд хурдан сатаныг устгахыг захидаг. Ер нь сүмийнхэн чинь тэр чигтээ ойлгохгүй хүмүүс юм байна. Ямар ч хариуцлага өрөхгүй нэрт гарах дуртай. Бүр сатаныг хүртэл нөгөө ертөнцид байгааг нь далиндуулж Баатараас илүү нэр хүндийг авахын тулд чөтгөрийн хааныг дарсан болгоод ард иргэдэд сүмийнхний ач гэж зарлах нь холгүй юм болж байна. Энэ бүгдийн Сүзүнөө сонсч яадаг. Сүзүнөө ч хүссэндээ хүмүүс алж аваагүй хэрэг. Итгэж явдаг сүмийнхний нэм хурамч гарууд байсныг мэдээд Сүзүнөө готрно. Гэхдээ сатаныг алах гэдэг сонголтоо орчилсонгүй. Учир нь сатан бол чөтгөрийн хаан. Хизээний өдөр хүмүүсийн ертөнцийг ч эзэлж магадгүй. Энэ чихөө Эмили хоёр дээр ирж сатаныг алхаа. Бас чихөө бол эргэн тойрны хүмүүсийн дурсамжийг арчхаа хэлдэг.
Гэтэл чи хооролж энэ хоёр маань сатаныг алан алах уу гэж хэрэлдэн. Тэгтэл Эмилиа би бүх хүмүүсийг аз жаргалтай болгохын их тавингал бүтээн. Хин нэгний өвхөл нөлөөсөн дээр тогтсон их тайвны төлөө би тултаж ирээгүй гин. Сүзүногийн хувьд золиосгүй зүйл гэж үгүй гэж боддсон байна. Тэгээд Эмилиагийн хэлснийг сонсч сатаныг одоохондоо алах бодлого гэдгийг мэдчихэж юуж хэлэлгүй явдаг. Тэгтэл манай хоёр дээр дахиад Эмилиа руу дайртагаар хүрээд иржээ. Тэгтэл нь гарчин цэнхрээ байдیں۔ Ариун шидийн хүчийг хүчингү болгодог сахиусан тэнгэр өөрөө хамгийн хүчтэй болохын тулд ариун сэлмийн авахар иржээ. Чигаа сатанлуу залгаж дуутах гэсэн Сүзүнө унталж орхино. Сүзүнө энэ сахиусан тэнгэртэй хамтраад байгаа маань. Барилгын дээр тэр Чихо барьцаалагдсан Эмилиа тамлуулж байна. Азарын нүд сатанлуу Чихогийн ээж залгаж Чихо гэртээ хараагүй гэдгийг нь олж мэддэг. Тэгээд Люциферт хэлэл цаа чин Сүзүнө GPS байрлуулсан байдیں сайхангаар. Гэхдээ энэнийх нь ачаар байрлал нь мэдлээ. Яваад очлол Сүзүнө толтор гарч ирдэг. Үнээрээ Сүзүнөг Энтеслахаас ирсэн гэдгийг бүгд мэдчихсэн за. Тэр өгсөн гомд хүртэл жоохон ариун шид орцсон байсан юм л да. Тэгээд алшил ариун шидээс нь болоод гизэнд хямарсан баш таардаг. Энэ Сүзүнө сатанлуу дайртал сатан цохилчин. Сүзүнө цаанаа нэг л гимшит байгаа л та. Сатаныг тэр чигтэн өргөдөг. Харин цэнхрээ Эмилиагаас сэлмээ авч чаддгүй. Сүүлдээ шууд биеийн задлаа дотроос нь аавна гэд Эмилиагийн ховцсон тайлж идэв. Тэгтэл сатан гарч ирээд мэ. Бараг шидийн өчгөө яа цэнхрийг ялах юм бол энэ гар нэж явахт сарлуу ойртох тусам улам хүчин нэгсдэм байна. Тэгтэл хажуунаас нь бас номлогч Эмилиагийн шид нөх бэлтмэлийн нугаад сахиусан тэнгэрийн хүчийг нэмгээр сарыг ойртуулах шид хийж гин. Үүнээс нь болоод хүмүүс бүгд айцтай толгордог. Мэдээж иймих айц дунд алшилж сатанч хүчээ сэргээгээд авчээ. Тэгээд Эмилиаг суллаж Сүзүноч бодлоо өөрчилсөн бололтой Чихо хамгаалахаар ирдэг. Сүзүнө энэ гартай хамтраад байсан адилхан чөтгөрийн хааны дараах нэг тал гэж утсан юм. Гэтэл цэнхрээ шударгасны төлөө биш, өөрийн хүч чадлын төлөө явж байгааг нь ойлгодог. Харин Люцифер номлогчтой хамт байна. Номлогч Люциферийг уруу татчих гэрт нь ирсэн байл та. Тэгээд Люцифер хамт хүрээд ирж муу зоологч нь хоёр дахь орчиж байгаа юм хта гэсэн мэ. Одоо байгаа ажилгүй гэртээ бүгд нийт амьдраланд яваажин гинэ. Номлогчийг дарж сарч буцааж ижгэрдэг. Тэгсэн цэнхрээ өөртөө амар ихтэй байна. Энэ сахиусан тэнгэр цэнхрээ чөтгөрийн хаан сатан хоёрын тулаан хэллээ. Цэнхрийн дайралтууд бүр хідэн байшин юу ч хөөсдөх чинь сатаныг болохоор нэх өөрхөн цэнхрийг автаа алгаж дайрна. Цэнхрээ сүулдэ барахгүй болоод ирэхдээ хөвийн гар Чихог барьцаалгах жагаад мэ. Сатан Чихогийн дүрд нь орсон байжээ. Тэгэд байшингаас унжаага Эмилиаг авардаг. Сатан Эмилиад хөөе уртх чинь онгорх байна. За тэгтэл цэнхрээ сатаныг сэлэмтэйсэн бол алах байсан ингээл ярьж гин. Тэгтэл сатан чи буруу өнөө өдлөөдөө гэж сүртэй гарч ирсэн. Эмилиад алгадуулсан байдаг үстэй. Тэгэхэд чөтгөрийн сэлмээ гаргаж ирээд цэнхрийг намдарч орхилоо. Ийм бөхцөл дуусны дараа ашил хаанта минь гэрээсээ нүмергээ авчраад оройчлоо гэж авс. Яах гэж ирсэн бол ямар ч тач сатан Энтесла руу харих болж Чихо салахаас гүйтгэн духан дээр нь үнсээ тарваа гэж Чихо зүдэлсэн юм байна. Харин тэр өдөр сатан үлдсэн бүх шидийн хүчээрээ өдөрсөн барилгыг засч цэнхрийг нөгөө ертөнц рүү хөөжээ. Нэг өдөр Ашил нухацтай царай гарган сатанаас амралт авахыг хүсдэг. Эмилиа Ашилыг аягуул Энтесла руу босгочиж магадгүйгээд баруун гараасаа асууж ин. Гэтэл Энтеслад ирсэн сураг алга. Тэр үед гэрт нь хайрцагаараа ачаарж Эмилиа Ашил сатаныг хардаж эхэлдэг. Сатан ажлынхаа цагийг хүртэл солиулж Чиход хүртэл хэлж чадахгүй нэг зүйл байгаа л та. Эмилиа Чихо хоёр нууцаар сатаныг дагтал зүгээр барилгын ажил хийж идэв. Люцифер чин Сүзүнөд GPS сулгацсан байсан да. Бас Эмилиа сулгацсан байсан юм байна. Яаж яхад нүнтэй. Сатаныг өрөнд оруулчихжээ хөрхий. Тэгээд Ашилтай нээлж мөнгө олох чийсэн юм. Харин тэр олон хайрцгийг Люцифер загсан байжээ. Дотор нь гал унтрагч, хүнжил, дэвсгэргээд янз янзын юм авчиж. Скам гарууд Люциферт баахан бараа зараад хөлөгцсөн байжээ. Бүгд нийлээд 128 мянган йен. Сатан нөгөө хөлөгцсөн байгуул руу залгаж мөнгө буцааж авах гэсэн бараа буцаах боломжгүй гээл тэгж гин. Аргаа ороод байгууллагт нэртэл Ашил үжидийн өөрийгөө юу хийж байгааг ч мэдхгүйгээр би тэгэхээр буруугаар ажилд ороод чөтгөрийн гар хөл болж исэн гэсэн үг үү? Арайчтэй гэж авс. Уг нь чөтгөрийн төшмөл эзтэй. Тэгтэл босс нь гарч ирээд танаа үн гэрэн дээр гарын үсэг зурсан. Бүх юм хуулийн дагуу. Гэт манай даргагүй болвоо. Гэтэл Эмилиа Люциферийн бүртгүүлсэн насыг асуудаг. 18 нас хүрэх бол хит их үний хөдөлთა авалтанд заавал асар хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэй гин. Харин сатан асар хамгаалагчаар нь зөвшөөрсөн болохоор энэ аргыг ашиглан бүх бараагаа буцааж чаджээ. Сатан бүр багталтай наргагүй инээж гин. Энэ цагийн ажил хийдэг чөтгөрийн хаан аними маань ихний бүлэг дуусж гин. Хэрэг таалагдчихвэл дараагийн ангийн оруулнаа. Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. За тэгээд бишиг таалагдсан бол лайксаа бас дарахаа мартваа. Тэгээд бай.